Монголын уламжлалт ахуй соёл, ёс заншил, өв уламжлалт тоглоом наадгаа хадгалан хамгаалж, өвлүүлэн хөгжүүлэх, олон нийтэд сурчлан таниулах, Монгол хүний молор эрдэнэ хэмээн хайрладаг, морио зөв эдэлж ашиглах, адуучин залуусынхаа ахвал самбаг шалгах, тэдний ур чадварыг залуустаа өвлүүлэх зорилготой адууны хямртай хайрхан хоёр арга хэмжээг энэ сарын 23-24-ний өдрүүдэд Архангай аймгийн Хайрхан суманд амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээг анх 2018 онд Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордноос санаачлан тус суманд зохион байгуулж байсан бөгөөд энэ удаад бүсийн сумдуудыг хамран зохион байгуулснараа илүү өргөн цар хүрээг хамарч чадсан юм а. Энэ жилийн онцлог гэвэл бас энэ бүсийн хэмжээнд зохион байгуулж байгаа онцлогтой байна. За тухайлх юм одоо манай цомыг тойрсон Батцэнгэл, Өлзийд, Эрдэнэ мандал, Цэцэрлэг, Жаргаланд, Булган аймгийн Баяагт, Сайхан гэсэн сумуудын хэмжээнд зохион байгуулагдана. За мөн одоо энэ адууны хямртай хайрхан хоёр арга хэмжээний бас нэг онцлог юу гэхэл энэ жилдээ биднес хамрах хүрээг бас жоохон өөрчлөгдсөн байгаа. Тухайлбал энэ хүрээнд одоо Монгол өв соёлын, за Монгол одоо монголчуудын бас үн эрдэнээс одоо уламжлалт ирсэн тийм соёлын биет бос өвүүдийг бас ард иргэдэд сурталчлах, тэрний одоо үзэсгэлэн бүтээлийг одоо ард иргэдэд бас түгээн дэлгэрүүлж одоо үзүүл таниулах. За энэ хүрээнд одоо монголчуудын гар орлол, за суран эдлэлүүд, за монгол бичиг, за өшөө одоо монголчуудын өв соёлын тийм соёлуудын зөндөө бүтээл үзэсгэлэн гарах юм байна. За дээр нь одоо энэ манай дээр хорох сумуудаас бас энэ соёлын одоо бие төвийг тээгч нар гэсэн байдаг тийм ээ. Одоо биелгээ, хөөми гэх мэт тийм Монголын уламжлалт энэ өв соёлуудыг тэр хүмүүс энэ өв соёлоо бас энэ манай арга хэмжээ нааданд оролцож байгаа хүмүүс бас өөрийнхөө уран бүтээлээс өв сангаас толиулахаар ийм арга хэмжээ болж байгаа. Нүүдэлчин Монгол бидний бахархал ураан дор зохион байгуулагдсан уг арга хэмжээг Монголын үйлдвэрчний соёлын төв ордон Хайрхан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын намын газар, Архангай аймгийн соёл урлагийн газар, Хайхны залуус клуб хамтран зохион байгуулж, нутгийн ард иргэд идэвхтэй оролцлоо. Адуучин залуусын дунд морь ургалах, бугуйлдах, уурга шүүрэх, эмнэг хангал сургах тэмцээнийг мөн жороо морины уралдаан, хос морьтон тэмцээн, шагаан харваа дэмбэ наадмыг тус зохион байгуулж, 2 өдрийн турш Монгол ахуй Монгол өв уламжлалаараа наадсан юм а. Тэгээ Монгол улсад Монгол хүн болж төрснийх Монголын агуу өв соёлыг 100 жил одоо дамжиж ирсэн өв соёлыг бол авч үлдэх нь монголчуудын бол одоо бас эрхэм нандин одоо чухал юм зүйл. Тийм учраас бол одоо орчин үед энэ баяр наадмыг бол аль болохоор морь малаа унж эдэлж хэрглэж Монгол соёл өв соёлоо одоо өр хойч ирээдүйн үедээ залуучуудаа бол өвлүүлэн үлдээж явах нь бол одоо эрхэм зорилго байдаг. Тэгээд ийм арга хэмжээг бол одоо жил болгон бид өхөн цаашдаа улсын хэмжээнд бүх аймаг маань одоо энэ брэнд арга хэмжээг маань цааш нь зохион байгуулаад улсын хэмжээнд одоо болгож өргөжүүлэх ингэж ийм идэвхжүүлсэн үйл ажиллагаа явуулж яж Монгол залуучууд маань морио ундаг. Өнөөдөр захын сумын одоо наадамд гэхэд бол одоо үндсэндээ морио унж ирж байгаа юм бол баг өдрийн од шиг одоо хуурцсан ийм бол цаг үе болсон байна. Магадгүй 30 жилийн дараа 50 жилийн дараа Монгол морио унж чаддаг хүн байхгүй болчих гэдэг ийм одоо бас санаа зовж явд юм аа. Тийм учраас энэ арга хэмжээ минь сайхан хүмүүс маань маш их идэвхтэй залуучууд маань бас их тийм од хямртай сайхан наадж байна. Бид дэлхийд юугаар ондоошох юм бэхээр бид нар уламжлалаараа өв соёлоороо ондоошох ёстой. Тэгэхээр өнөөдөр энэ соёлын бие тусыг өвсөн тээж байгаа хүмүүсээ алдаршуулах, түгээн дэлгэрүүлэх, хооч үед нь одоо уламжлан үлдээх гэдэг энэ үүргийг бол бүх шатны удирдлагууд бол хүлээж их ёстой. Тэгэхээр энэ төвшөнд бол бас аймгийн эсэргээрийн үйл ажиллагааны хөтөлбөр туссан том зорилтын хүрээнд бас өнөөдрийн арга хэмжээ бас зохион байгуулагдаж байгаа. Тэгээд өнөөдрийн арга хэмжээг Хайрхан сумын удирдлагууд маань Монголын үйлдвэрчний соёлын төв ордон, Архангай аймгийн соёл урлагийн газар, за мөн одоо Хайрхны залуус клуб гэдэг ингээд энэ байгууллагууд маань хамтраад маш сайхан зохион байгууллаа. Арга хэмжээ үнэхээр өргөн дэлгэр сайхан болж байна. Тэгээ цаашдаа бол бид бас гадаадын жуулчид, гадаад дотоодын жуулчдыг татах зорилгоор энэхүү арга хэмжээгээ бас тодорхой томоохон ивент юм арга хэмжээ болгож хүмүүсийг татах, энэ арга хэмжээг үзэх гэж бас гадна дотны жуулчид хүрдсэн ирдэг болгох тал дээр нь бол анхаарах ёстой маа гэдгийг бол илүү сайн бас ойлгож ухамсарлаж байгаа. Тэмцээний ерөнхий зохион байгуулагч Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны зүгээс цаашид энэхүү арга хэмжээгээ Монгол орныг хамарсан брэнд арга хэмжээ болгон түгээн дэлгэрүүлэх зорилгыг тээж байгаа юм. Монгол ахуй соёлоо тээнүүлдэх, ирээдүйн хоочтой өвлүүлэн зааж сурахад чухал нөлөө үзүүлж байгаа энэхүү тэмцээн уралдааныг зохион байгуулагч нартаа шин сэтгэлийн талархал илэрхийлье.